За үндэсний үйлдвэрлэлээ бол дэмжлэгүүл яах вэ? Одоо дэмжих ёстой гэж үзэж байгаа. Тэгэхдээ үндэснээ боддгоо үндэсний үйлдвэрлэл байх ёстой гэдэг асуудал. Ер нь хэрэглэгч нэгт байх ёстой юм уу? Үндэсний үйлдвэрлэл нэгт байх ёстой юм уу? Нэгт. Хоёрт энэ яг одоо энэ эрх зүйн орчны энэ бодлогын зохицуултуудаа хийцэн гэж үзэж байгаа юу? Баяжуулсан үндэсний тухай хууль, тариалангийн тухай хууль, үндэсний тухай хууль, энэ лабораторийн асуудлууд нь яах юм? Одоо энийг зэгцэрсэн гэж одоо буцаагаад энэ дотороо тавих гэж байгаа юм. Өмнө би бүлгийн хурал дээрээс асуужсан. Яг юунд найдаад гурилын үн өсөхгүй гэдэг хариултыг өгч байгаа юм бэ? Би бол эсрэгээр нь харж байгаа. За одоо энэ эх 7 хоногоос эхлээд ингээд иргэд үнэтэй гурил хэрэгжилж эхлэх юм байна. Яагаад иргэдэд сонголтыг үлдээхгүй байгаа юм бэ гэдэг асуудал. Заавал үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэж дотоодын гурилаа үнэтэй эдгэдэг тийм сонголтыг яагаад тулгаад байгаа юм бэ гэдэг асуудал. Хоёртын зөвхөн баруун бүс зориулаад энэ нэг шийдвэр гарсан юм шиг юм ойлголт өгöd их юм. Тийм биш шүү дээ. Зодон зориулаад гарцсан юм шиг юм яриад их юм. Тухайн үед та хэвлийн өмнө гараад сүүлийн 5 жил гурилын үн доктортой байгаа гэдээ худлаа яриад илээ. Тэ. Гүн дэлгүүр ороод харч л та. Захын дэлгүүр ороод харч л та. Тэ. Гүг захын дэлгүүрээр ороод тэр гурил ямар үнэтэй эргэлж байгааг та харж л та. Тэ. Тэгээ хүн юм ярихаар дундуур ингээд таслаад байдаг. Тэ. За асуултанд хариулт авъя. Их хурлын гишүүн үнэн юм ярих хэрэгтэй. Би дандаа үндэсний статистикийн хорооны улирал тутмын мэднэн дээр үн ярьж байгаа. Миний хариуцсан хүрээнд Улаанбаатарын тариалт үйлдвэрлэл миний хариулах асуулын хүрээнд. Энэ бий болсон бүтээгдэхүүн газар зүүн байрлал, хотын байрлал одоо зайн ассаасаа ямар өртөг шингээд хэрхэн борлоод ямар бүтээгдэхүүн болж байгаа асуудал дараагийн асуудал шүү дээ. Хөдөө аж ахуйн сайдын хувьд Улаанбаатарт харагдах ёстой гурилын үйлдвэрлэлүүд доктортой нийлүүлэх ёстой. Нэгдүгээрт нийлүүлэлт гэдэг маань олон янз. Бид хямд гээд Оросоос авч байна. Үндэсний үйлдвэрийнхаа 40% алдаад байна. Ийм маягаар бол утгагүй дотоодын үйлдвэрлэлчин байхгүй болох нэ. Ингээд газар тариалан чинь бүтээгдэхүүн тушаах үйлдвэрг болохоор газар тариалан чинь уннаа. Олон мянган ажлын байр алднаа. Бэлтгэгдсэн инженер техник аж болсон үчин алдагднаа. Энэ салбарт хэрэгжсэн энэ хөрөнгө оруулалтын, энэ дэмжлэгийн, энэ атрын аян, энэ хүнсний хувьсгал, энэ хэрэгжүүлж байгаа бүх хөтөлбөрчин үр дүнгүй болж хувирах гээд байна штэ. Бүх юмны суурь нь газар. Газар юм тарьж ургаж жагаад тэр зүйл чинь нэг бол мал амтны тэжээл гахаа дахиад шуу өндөг суулж байна. Нэг бол босод төрлийн одоо хүнсний бүтээгдэхүүн болоод явж байна. Энэ дээр болгоомжтой, маш болгоомжтой. Би бол аюулгүй байдлаа бодож байгаа. 90 он 2000 оны үеийн тэр эдийн засгийн бодлого буюу зах зээлийн горимт хайсны хүрдүнд энэ салбар унссан. 60 жил бүтээсэн нэг л сангийн аж ахуйн бүрэн задарч усцсан, асар олон өмч өргөцсөн, хаягдсан. Нэгдүгээр сургамж. Хоёрдугаар сургамж ковид. Өвчин, дайн дайжин энэ гадаад орчин чинь хүндрээд байна. Дэлхийн улс орн болгон тарифын бодлогоор үйлдвэрүүдэд хамгаалаад дотоод үйлдвэрлэлийн чадах ялангуяа хүнсний одоо аюулгүй байдлаа бэхжүүлээд байна. Ийм Монгол улс хийж чадж байгаа хэдхэн зүйл байна шүү дээ. Мал аж ахуйд тулгуурлаад малаа маха нэг босруулж байна. Арьсчир ноос нолороо босруулах гад цагаан алт хөтөлбөр нь явж байна. Ингээ хүнсэн хангацчих гад атрын аяг хүнсний хувьсгал хөдөлгөөнүүд нь явж байна. Энэ нийлээд нэг 19 нэр төрлийн бүтээгдэхүүн юм байгаа. Тэгэхээр энийг нэг стратеги юм аа, аюулгүй байдал юм аа, доктортой байдал юм аа гэж ойлгоод бүгдээрээ дэмжээл явмаар байна. Цаана бусад сонголт байна шүү дээ. 300 гаруй төрлийн сонголт чөлөө зах зээл юм ормоор явж байна. Одоо Евраз эдийн засгийн холбоотой гэрээ хийх асуудал ахаад 350 гаруй төрлийн одоо хүнсний болон хөдөө аж ахуйн түүхийдийн бараа бүтээгдэхүүн Монгол улсад доторг орж ирнэ. Өргөн гэрлийн бараанд маш хямдрал үүснэ. Тоо эрс нэмэгдэнэ. Гэхдээ бид дотроо нэг зайлшгүй авч явах ёстой юм бол тэр түүхэн хоёр сургамжин дээр тулгуурлаад Улаанбаатар
За ингээ үр дүн гарсан нэг сүүсүн бүтээгдэхүүн, өндөг энэ тодорхой хүнсний хэдэн төрлийн ногоо, махан бүтээгдэхүүний нэг дотроо үйлдвэрлэе да. Одоо бидний ганц чадах юм шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа нэг цөөхөн хэдэн төрөл байгаа. Ноолуураа нэг эцсийн бүтээгдэхүүн болгож чадчих байна, ноосоо чадчих байна, арь ширээ нэг хийж байна. Энийг жоохон сайжруулчих зорж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр тэр өнцгөөс нь таныг одоо иргэдийн хямд хүртээмжтэй байдлаар хангах гээд байгааг ойлгоод байна. Тэрний цаан чинь аюулгүй байдал гэдэг юм гарч ирээд байгаа. Үнэхээр айхтар сургамж авсан шүү дээ. Хэрвээ ковид дахиад 1 сар үржилсэн бол бид нар картын бараан шилжихээс аргагүй байсан. Картын бараанд орох хэмжээний хүнсний хангамж тийм сул дорой ийм бод байд шүү дээ. Бүгдийг импортод даатгацсан. Хил хаасан байхгүй. Тэр сургамжийн үүднээс энэ ажил явж байгаа гэдгийг нэг ойлгоод өгөл дээ. Тэг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа зүйл ерөөсөө энд байхгүй байгаамаа. Миний санаа. Дэмжиж байгаа. Гэхдээ энэ яг гурилын салбар дээр чи өнөөдөр зах зээлийн систем үйлчлэхгүй байгаа шүү дээ. Ерөөсөө л халамжийн салбар болчихсон шүү дээ. Стратегийн бүтээгдэхүүн мөн. Тэгээ яагаад энэ гурилын үйлдвэрүүд чи өөрсдөө эргээд иргэдээ бодохгүй байгаа юм бэ л гэдэг асуудал байгаа шүү дээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүд өнөөдөр дунд чатандаа очиод бүгд л саармагчиж байгаа шүү дээ. Энэ бол үнэн. Тэ. Одоо би бол энэ асуудал дээр цаашаа үргэлжлүүлээд ярина, явнаа. 212 тэрбум төгрөгийг сүүлийн 3 жилд гурилын үйлдвэрүүдэд олгосон. Тэгээ асуудал болохоор тариаланчдыг урдаа бариад асуудаа шийдүүлснээр дараа тариаланчдыг тойргоос гаргаад хайчдаг юм биш шүү дээ. Өнөөдөр та тэрний оронд хөрсөн улсаас борддог болъё гэдээ орж ирсэн бол энэ бол бодит шийдвэр болох байсан шүү. Тэ. За би энэ монопол өгсөн хувилцсан гэдэгтээ санал нийлдэггүй. Энэ тийм боломжгүй салбар. Олон мянган тариаланчид Улаанбаатар тарина. Буюу тариаланчид өгсөн хувилцах ямар ч болдог байхгүй. Энэ өөрийн эзэмшиж байгаа талбай хэмжээнд хөрөнгө оруулалт буюу техникийн хүчин чадал нь өөрөөр сууж байгаа. Уран хамгааллын бодис, продо, шатхуун, техник гэдэг олон нийлүүлэгч оролцсон. Тариаланчдыг хэлээд байгаа биш. За гурилын яг ийм ямар олон асуудал үүсгэж энэ хоёр сайдаа байж ямар асуудал үүсгэж гэхээр газар тариалан эрхлэгч үйлдвэрлэгч хоёрын хооронд бөө маргаан болсон тэрийг яриад байгаа байхгүй юу? Бидний одоо биднээс хямдхан авчаад ингээ өндөр үнээр зарж ийн гэдэг тэрийг яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр Улаанбаатар жил ургац чанар өөр гардаг. Эцсийн бүтээгдэхүүн чанартай байх хэрэгтэй. Тэр бүтээгдэхүүн чанартай байхын тулд Улаанбаатар чанартай байх хэрэгтэй. Тэгэхээр гурилын үйлдвэрүүд бас тариаланчтай шаардлага тавьдаг. Тэгэхээр зарим жил хур тун сэгтэй жил Улаанбаатар цавуулаг буюу гол барьцалдах шадар унцдаг. Тэгээд ирэхээр гурил урсамтгай нөгөө ёроол нь хагардаг бууцуулж хувирна. Тэгэхээр яах вэ? Чанаржуулах ших хэрэгтэй буюу сайн чанарын хатуу будаа хийх ёстой. Энэ дээр тодорхой хэмжээний импортоор бид нар будаа оруулж ирнэ. Хаана илүү сайн ургасан тэр шилэнцэр цавуулаг өндөртөө будаагаар үнэтэй авч хойлно гэд. Будаа болгоныг үнэтэй биш. Ноолор болгоныг үнэтэй биш гэдэгтээ будаа болгон өөр. Тухайн ургацын чанар төлөвтэй холбоотойгоор. Энэ дээр мэдээж аж ахуй нэгж үйлдвэрч хооронд өрсөлдөө маргаан гардаг. За энэ дээр будааны чанар дээр бол одоо зохицуулалтын дээр нь бол лабораторийн чадхыг сайжруулах чиглэлийн ажлууд маш сайн хийгдсэн. Жишээд 24 онд бол чанар дээр ямар ч маргаан гараагүй. Яг нүдэн дээр машинаас дээж авлаа. Богино хугацаанд оншиллоо, автоматар онцлол юу гардаг юм сайн одоо юунууд онцлогооруудыг одоо тийм лабораторийг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан тул энэ дээр нэг стандартын бүх үйлдвэрүүд тариал эрхлэлийг дэмжих одоо тэр сан нэг стандартын булан нөгөө чанар шалгах багцтай болсон. Ямар нэгэн маргаан гараагүй. Өмнө тийм байсан байж магадгүй. Тэр одоо ийм зүйл дахиад автагдахгүй болсон. За гурилын үйлдвэрүүд маш өрсөлдөөнтэй. Үнэхээр хууль дээр үн нэмээд ирсэн бол нөгөө импорт орж ирэх ёстой шүү дээ. 5% гайлын татвар шүү дээ. Тийм багааз. Тэгэхээр 5% даваал 50-60% ашиг олдог хуультай байх болцоо байхгүй байхгүй. Нөгөө тэрийг хэрвээ тийм өндөр үн дотоод үсээд байвал импорт орж ирэл тэр чинь нам дарна шүү дээ. Тэгэхээр гурилын үйлдвэрүүдийн дундаж жилийн ашигт ажиллагаа 6-аас 9% байгаа. Энийг бид нар бүр нарийн ингээд тооцсон. 6-аас 9% ашигт ажиллагаатай.
Тэгээд энэ өрсөлдөөнтэй. Өрсөлдөөн ширүүссээр байгаа л одоо 9 том үйлдвэрлэл ажиллаж байна. Одоо ч өрсөлдөөн ширүүс. Эдгээр хоорондоо ямар нэгэн байдлаар хуулдах хүн байх боломж байхгүй. Импорт талаасаа татврын маш бага босох шүү дээ тэр. Гайлын татврын босгон дээр хязгаарлагдана, дотоодын өрсөлдөөн хязгаарлагдана, олон мянган тариаланчид байна. Дандаа уралдаж өөрсдөө тэр чанартай будаа олж авахын тулд өрсөлдөөн явагддаг. Маш өрсөлдөөнтэй тэнд очиж байгаа баялаг маш олон хүнд хуваарлагддаг. Ийм л харьцангуй их шудраг салбар. Тийм баг. Тэгэхээр бид нэр бас энэ нэг манайхны нэг хоорондын бие бинийгээ үгүйсгэсэн бие биений төлөө одоо нэг тийм чулууж ицсэн зам байж магадгүй. Гүнээр 5% импортын татвараас ашиг хийж чадахгүй шүү дээ. Хэрвээ ашиг дэрнээс тийш гараад ирэх юм бол импортын гурал ороод ирнэ шүү дээ. Тэгэхгүй бас тэр үед юм уу явсан гэхээр өөрөөс ингээл хувилдаалд бараг 2 дахин 3 дахин үний нэмчээд идгингээд ингээл тарих угаалт явуулгаа байхгүй. Олгож байгаа зээл нь 200 тэрбум гээд өндөр дүнтэй сонсогдож байгаа байх. Өндөр дүнтэй сонсогдож 200 тэрбум. Гэхдээ улсын төсөөс гарч байгаа нь 20 тэрбум. Тэр 20 тэрбумыг бид нэр хөшүүрэг болгож зээлийн хөнгийнх нь тодорхой нь шингээж өгсөн болохоор энэ өөрөө 200 тэрбум болж очиж байгаа. Тэр 200 тэрбумыг арилжааны банк өөрөө судалгаа хийгээд эрсдлээ хүлээгээд олгож байгаа. Тэгэхээр энэ өмнө нь бол энэ 20 тэрбумыг сайд өөрөө хуваарлаад 20 тэрбумын хэмжээнд төсвийн хэмжээнд шийдэл гардаг гэсэн бол одоо энэ 20 тэрбум чинь арилжааны банкудаа хамтраад хөшүүрэг бол ашиглачаар 200 болоод нийлүүлэлт дэмжиж байгаа. Тэгэхээр энэ бол их зүв байна гэж бид нар үзээд байгаа. Айл болох хувийн хвшилтэд бид нар хөнгөлөлтөй урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийг л эргэлтийн зээлийг олж өгөх төлөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр үр дүн их сайн гарсан. Үнэхээр сая зарим гишүүн шүүмжлэлт андаад байгаа үгүй.